Тэд хөгжимд рок попын хит болсон аялгауг үүсгэн тавиад инх заяатай ээлжлэн бүжиглэж байлаа. Аав ээж нь дүүг нь дагуулan хөдөө амарч байгаа бөгөөд охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан баярын цахилгаан ирүүлж дараагийн 7 хоногт очно гэдгээ мэдэгджээ. Эмээс энэ хит ёстой л дураараа дургиж чөлөөтэй бүжиглэж өөрсдийн хэр хэмжээнд шар айраг ганц нэг хундаг арх дарс тогтоож төрсөн өдрийн баяр эд дундаа байтал гантигмаа оюун зулаанаар бүгд өгсөн хувилдсан юм шиг ээж аав иртэрээрэ гэсэн гээд гэр гэрийн зүг оцсон тул инх заяа тэдний үлдсэн хөвгүнтэй бүжиглэж байгаа нэ. Уусан арх удаан бүжиглсэндээ халамцаж халуутсан инх заяа хувцаа нэмлэн хүүсний нүхт алдлах төдий богино цамц богино ном дүмссэн уран гойлыг бие гайхуулах мэт урлагтай сайхан бүжиглэхэд 5 хөвгүний талмаарсан дачаангуй харц тэрэн дээр тусч байлаа. Тэр харцыг мэдэрсэн охины дүр байдал бардан бөгөөд ихэмсэг. Гэвч өглөө инх заяаг сэрэхэд хамаг юм өөрчлөгдсөн байсан харамсалтай. Шүн юу басныг санах гээд инх заяа чадсангүй балмагтан хөвтлээ. Орны цагаан давуу нь хэсэг газар улаан тол болсон байх бөгөөд бэлэг эрэхт нь үйл явдлыг хорсон өвтгөн төгшүүртэй. Бүжиглэж байснаа амарсан дараа нь даашкагийн авчирсан архийг хувааж уусны дараа толгой нь иргэн нүдэнд бүрлдсэн хувцаа тайлаад буудан дээр хөвцснээ муухан санаж байв. Цаашид юу басныг санах гээд тоймтой юм санаж чадсангүй. Хин нэгэн дээрээс нь дарж хоёр хөлийг нь алцайлган хатуу юмар салтай хоорон дуур нь ударч тэрний бэлэг эрэхтэн ямар нэгмээр дүүрэх шиг болоход сэрүүн байгаа эсвэл зүүдэж байгаа хоёроо ялгаж чадахгүй байсан бүр төгшүүр болжээ. Өглөөс ирэхэд тэдэд хинч байсангүй. Төрсөн өдрийн баярт урагдан ирсэн найзууд нь бүгд явцгааж онгон биеийг нь хин эзэмдэж охин насыг нь хин үрд өдөв гэдэг онцлог таагаар болон үлдэж сэтгэлийн шалгах болжээ. Ташцран ариун болд Арсланбаатар отхүү Жавхлан нарын хин нэг нь тэрнийг эзэмсэн ойлгомжтой. Харин чухам хин бол гэдэг сонин. Инх заяа энэ бүхнийг удтал эргцүүлсний эцэс хиндэж болсон явдлын талаар хэлэхгүй гэж